За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд ер нь гар гэрхсүүдийн хөдлөө өдөр тутамд ер нь ямар үлийг хийхэд таатай ямар үлийг хийхэд таагүй вэ гэдэг талаар бас сонирхолтой нэг тооны мэдээллийг хүргэчихье гэж бодсон юм аа. За яагаад гэвэл одоо сүүлийн бараг 3 сарын туршид бол нэлээд таагүй барилгын тухай дандаа ярьж эхэлсэн. Харин 5 сар 4 сарын сүүлч 4 сарын 27-наас шинэ сар гарсан цагаас эхлээд 5 сарыг бол ерөнхийдөө гар гэрхсийн хувьд ер нь маш тааламжтай үерсэн гэж ингэж зурхаачид астрологи судлаачид ингэж хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэхээр зарим нэгэн одоо судлаачид дээрээс нь астрологичдын хэлж байгаагаар бол энэ бясалгал гэгээрэл өөрийгөө олох одоо дээрээс нь одоо тэр бясалгал гэгээрэл гэдэг зүйлд тэмүүлэх тэр нэгэн хүсэл эрмэлзлийг чинь илүү сайн дэмжих ийм нэгэн тодорхой өдрүүд бас гар гэрхсийн тэр учрал тохиол тэр байрлалаасаа бас их нөлөөлдөг юм байна л да. Тийм болохоор одоо жишээлбэл Ведийн зурхаачид бол 4 сарын 29-ноос эхлээд 5 сарын 5 6-ны хүртэл бол энэ өдрүүдийг бол дандаа маш сайн өдөр тэн дундаа бол одоо ертөнцийн хаалга нээгдэж байна. Та амьдралаа өөрчлөгч цоо шинэ энэ хаалга руу одоо бол та өөрийнхөө хүслээр явж орж болно энэ гэсэн утгатай иймэрхүү яриад байгаа юм. Тэгэхээр та бүхэн ойлгож байгаа бах ер нь бясалгал гэгэрлийг шүтсэн өөрийнхөө дотоод эрч хүчийг илүү ойлгохыг хичээсэн өөрийгөө нээхийг хүссэн энэ ертөнц бол зөвхөн материалыг сонирхол материалыг зүйлээс бүрддэг биш оюунлаг оюун санааны болон сүнсний хөгжил маш чухал энэ гэдгийг ойлгоцсон хүмүүс бол энэ өдрүүдийг бас мэдж яах нь их чухал юм байна гэж ингэж бодсон. За тэгэхээр 4 сарын 30-нд энэ бол зарим нэгэн одоо астрологичд ялангуяа Ведийн одоо астрологичд бол тэр өдрийг бол нийтийн бясалгал болгож тэмдэглэсэн энэ төр юмнууд тэмдэглэх юу хав нийтийн бясалгал болгож бүх одоо өөрийнхөө дагагч тэр бүх хүмүүсийгээ бясалгалд нэгдэхийг уриалж онлайнаар бясалгал хийдэг энэ төр үйлүүдийг бол хийдэг болчихжээ л дээ. За тэгээд энэ бол Ведийн зурхаачд. За тэгвэл дээрэс нь одоо Америк болоод барууны маш олон орнуудад хүчтэй тарж байгаа бясалгал гэгэрлийн талаарх одоо номлол тэр одоо сургаалт одоо гэхээсээ тэр өөрийгөө олох, өөрийгөө нээх, бясалгалд суралцах тэр одоо хүмүүс одоо маш олон болчих. Тэр дундаа бол дэлхийн нийтэд алдартай болчихсон нэг хүн бай. Тэр бол доктор Joy Dispenza гэдэг хүн байгаа. За тэр хүнийг бол дагагч мэдхгүй магадгүй миний мэдж байгаа. Тэр л 2016-7 оны үед би бол анх тэр хүнийг сонсч ирсэн. Одоо бол тэр хүний талаарх мэдээллийг орсоор ч англиар ч бүгдийг одоо олж мэдэж болохоор байна. Тэгээд дээрэс нь тэр хүний одоо явуулдаг бясалгал өглөөний бясалгал. За тэгэл өөрийгөө одоо жишээлбэл чи цоо шинээр нээж болнооч гэдэг юм уу. За ингээд та өнөөдрөөс эхлээд 3 хоногийн туршид одоо бидний бясалгыг дагаад явахад хийгээд явахад та одоо цоо шин юм ертөнцийг өөртөө нээх болно ч гэдэг юм. Гэхдээ энэ бол ичид биш шүү. Энэ бол таны одоо өөрийгөө өөрчлөх анхны алхам шүү. Энтэр гээд яриад байгаа. Маш олон сонирхолтой лекцүүд YouTube-ээр явдаг болчихжээ. Тийм болохоор энэ лекцийг зарим нэгэн талаар бол одоо бас орчуулад ингээд оруулжээ юу гэж бас би бодоод байна. Хэрвээ та бүхэн ингээд энэ лекцийг орчуулад оруулахыг хүсэж байна гэх юм бол одоо энэ постны доор комент бичээрэй. Олон дагагчтай дэлхийн нийтэд гэгэрэл бясалгал оюуны одоо маш өндөр түвшинд хүрэхийн тулд эхлээд та ямар халахам хийх ёстой вэ гэдгийг заагаад байгаа. Тэр хүмүүсийн мэдээллийг бас жоохон хүргэж байвал сонирхолтой байх юм шиг санагдаад байна. За энэ Joy Dispenza-гийн бясалгалын болон одоо өөрийгөө өөрчлөх тухай тэр номлол бол ерөнхийдөө уг суурь нь яг буддийн бясалгалын Vipassana бясалгалын яг тэр уг суурийг яриад байгаа юм. Гэхдээ тэд нар өөрсдийнхөө хөгжүүлээд тэгээд дээрэс нь тархины одоо тархины болон одоо сэтгэл зүйн одоо хөгжилд яаж нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг шинжлэх ухааны тэр онолтой нь холбож тайлбарлаад байгаа болохоор зарим нэгэн одоо шилбэл юунд шашин тэтгэдэг хүмүүсийн төлөв илүү үнэмшилтэй сонсогдох байх л та.
Тэгээд нейрологийн буюу одоо тархины тэр долгионууд яаж бясалгал хийсний дараа яаж өөрчлөгдөж ээж гэдэг юм уу нэг иймэрхүү юм маш сонирхолтойгоор яриад байгаа. За тэгэхээр тэрнээс болоод боломжоор нээлттэй мэдээлэлээс авч болох мэдээллүүдээс та бүхэнд хүргэжээвэл бас зүгээр юм уу гэж бодлоо. За тэгээд өнөөдөр бол яг хав ерөнхийдөө 5 сарын 5-ны өдрийг бол маш онцгой өдөр гэж хэлсэн 25/5 гэд ингээд бас энэ дээрэс нь яагаад энийг ярих болсон бэ гэхээр ерөнхийдөө бол би энд чинь бас нэг тоон зурхайг бас ярьж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тоон зурхай буюу одоо энэ ведийн зурхай, тоон зурхай энэ төр бол харилцан бие биентэй уялдаатай байдаг. Тийм болохоор энэ 5 сарын 25-ны өдөр 25 оны 5 сарын 25-ны өдөр гэхээр бүх тоогоор нэг гэсэн тоо гарч байгаа. Нэг гэдэг тоог бол ерөнхийд нь бүх зүйл одоо жишээлбэл амьдралыг шинээр эхлэх, шинэ өөрчлөлтийн эхлэлийг тавих энэ гэсэн утга санааг илэрхийлдэг гэдэг болохоор 5 сарын 5-ны өдрийн анхны 5 сарын 5-ны өдрийн ерөнхий төлөв байдлыг яриад энэ өдөр судрын одоо зарим нэгэн таатай болон таагүй нөлөөллүүдийг хүргэж юу гэж бодсон юм аа. За ингээд 5 сарын 5-нд ямар өдөр байсан бэ гэхээр хэдийгээр өнгөрсөн ч гэсэн та бүхэн сонсоод авчих яагаад гэвэл 5 сарын 5-ны өдөр та ямар үйл хийсэн бэ тэр бүхэн чинь бол бас нэлээд урт удаан хугацаанд үр дүнгээ өгөх юм магадaltaй энэ төр гэж бас үзэж байгаа юм байна. За тэгэхээр 5 сарын манай монголчуудад бол өдрийн зурхай байдаг учраас тэрнээс бол нэг их хол зөрөхгүй гэхдээ зарим нэгэн мэдээлүүд арай илүү нарийн тодорхой байдаг болохоор энийг барахтаа сонсцсон байхаа зүгээр хаа гэж бодож байна. За тэгэхээр сар бол буд гараг хоёрын хооронд бол маш тийм таатай байрлал. За трин буюу ийм 3 одоо талт гэх юм уу? Гурвалжин тиймэрхүү өнцөг үүсгэж байрласан юм байна л да. Энэ нь болохоор ийм трин гэсэн ийм өнцөг үүссэн байрлалыг таасаа байрлал гэж үздэг юм байна. За тэгэхээр энэ өдөр бол бүх төрлийн харилцаанд сая яагаад бол буд гараг гэдэг нь харилцаа холбоог илэрхийлдэг мэдээллийг илэрхийлдэг тийм ээ буд гараг. За тэгээд дээрэс нь сар буд гараг хоёрын хооронд ийм таатай байрлал оршиж байгаа учраас энэ өдөр бол сугар гараг бас ангараг гараг хоёрын хооронд бас ийм одоо таатай байрлал үүсгэсэн. Тэгэхээр энэ өдөр бол их сайн өдөр байжээ гэж за бархас буд гарагийн нөлөө бол бас энэ өдөр бас хүчтэй байсан. Тэгэхээр энэ өдөр бол аливаа үйл ажиллагааны эхлэлийг тавих сайн өдөр байсан гэж байна. Гэхдээ энд нэг анхаарах ёстой зүйл байсан юу байсан бэ гэхээр сугар буюу Венера гараг, санжир гарагийн хяналтанд ор байсан гэдэг чинь санжир гараг гэдэг маань бол дандаа хязгаарлалт чанга хатуу цахилга бат энтрийг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр санжир гарагийн нөлөөнд тэрний хяналтанд ор байсан учраас аз жаргал одоо тийм одоо хайр дурлал гэдэг юм уу, гоо сайхан гэдэг юм уу, тийм таашаал мэдрэх тухайтад бол энэ өдөр бас хараахан тийм бүрэн дүүрэн тийм аз жаргал таашаалыг эдлэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ бол илүү тухтай, илүү аз жаргалтай таатай мэдрэмжийг бол удахгүй мэдрэх болно гэсэн тийм анхны дохио хүлээж авч магадгүй гэсэн нэг юм зэрэг сонирхолтой таамаг гарч ирж байгаа. За энийг би зөвхөн одоо зураг хэлбэрээр оруулсан байгаа. Та нар харсан уу юу? Тэгэхээр бас ингэж яриад явчихсан, дандаа яриад явж байгаад гинтхэн юм зүгээр зурган пост оруулахаар хүмүүс хардгүй юм шиг санагдаад тэгээ би энийг дахиж ярьж байгаа юм. За дараагийнх нь нэг зүйл бол аливаа харилцаанд тухтай маш нухацтай хандаарэ гэсэн байна. Сугар гараг бол бас сугар үе Венера гараг штэ. Венус ч гэдэг, Венерач гэдэг те. Энэ гараг бол бас мөнгө төгрөг санхүүг илэрхийлдэг. Гэхдээ яг энэ 5 сарын 5-ны өдөр бол та хэрвээ мөнгө санхүүгийн талаар ахиухан ашиг олно гэж бодож байсан бол бодож тооцоолсоос арай бага байх магадaltaй гэсэн нэг юмрхүү таарсан байна. За тэгээд ангараг гарагийн нөлөөгөөр бол ерөнхийдөө бол ангараг бод гараг хоёрын таатай байрлал байгаа учраас альва одоо хэлцээр хийх хэвсэл байгуулах тохиролцоо төрөх энэ цай. Гэхдээ юм бүхэн чинь заавалчгүй хуулийн дагуу байх ёстой шүү. Хууль журмын баримтлаарай гэсэн нэг юмрхүү ярьж байгаа. За Далаван буюу Нептун гараг бол нийгмийн амьдралын зарим хэсгүүдэд бол нэлээд тодорхойгүй байдал үүсгдэг. Далаван гараг бол одоо ухрах хөдөлгөөнд орсон байгаа гэдэг түрүүчийн подкастаар хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол дэлхийн ерөнхийдөө бол энэ олон гараг хэсгүүдийн нөлөө бол маш том хувьсэл өөрчлөлт авчирна гэж хэлсэн. 3-4 сарын туршид тийм юм ярьсан шүү дээ. Тэгэхээр хувьсэл өөрчлөлтийн эхлэлийн шатууд бол 5 сарын эхний өдрүүдэд орчих юм байна. Эхэлсэн байна гэдээ ойлгож болох юм байна. За 5 сарын 6-ны өдөр буюу яг өнөөдөр бол за бас л таатай өдөр юм байна. Бархас гараг санчир гарагийн хооронд бол тийм квадрат буюу тийм дөрвөн өнцөгт тийм байрлал үүсгэсэн юм байдал гэнэ л дээ. Тэгэхээр энэ бол бас ерөөхдөө тийм ч муу өдөр биш гинэ. За тэгээд нийгмийн тодорхой давхаргыг төлөөлж байгаа тийм одоо хууль тогтоох байгууллагын энэ төр хүмүүст байх юм бол хууль тогтоох байгууллагч гэдэг юм уу одоо нэг хяналт
хэрэгжүүлдэг ч гэдэг юм уу те, тийм хүмүүсийн хооронд бол тийм хүмүүстэй холбоотой зарим нэгэн жоохон зөрчил үйл ойлголцож үсэж магадгүй гэсэн байна. За дээрэс нь бол ерөнхийдөө бидний амьдрал бол бас нэг жоохон удаашрал бас байж магадгүй гэсэн байх юм. За тэгээд дээрэс нь удахгүй нэг чухал үйл явдал болох гээд байгаа юм шиг санагдаад ингээд хүлээж ийсэн бол тэр чинь бас нэг жоохон удаашрч магадгүй шүү гэсэн байна. За санчир гаригийн хувьд бол ийм. За дээрэс нь санчир гаригийн нөлөөнд дор сугар гараг байсаар л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо 6-нд бол ерөнхийдөө сугар гараг, санчир гарыг хоёрын хоорондын холбоо жоох ингээ холдоод ерөнхийдөө санчир гаригийн нөлөөнөөс явандаа ингээд сугар гараг гарчих юм байна. Сугар гараг гэдэг хайр дулалгоо сайхан энтрийг илэрхийлдэг штэ. Тэгэхээр илүү одоо сэтгэл санааны хувьд юм уу одоо аз жаргал мэдрэмжийн тухайтад бол арай илүү хөнгөн болж магадгүй гэсэн иймэрхүү сонирхолтой бас хамгийн хэлдэг юм байна. За тэгээд энд бол сугар гараг болон ангараг гараг, сугар гарагийн эмэгтэй хүнийг ангараг үйлдэгчтэй хүнийг илэрхийлдэг штэ. Илэрхийлэх хувийн эрэгтэй хүний ирч хүч одоо илүү шийдэмгий байдал гэдгийг ангараг гараг илэрхийлдэг бол сугар гараг бол эмэгтэй илүү гоо сайхан одоо тийм зүйлийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ байдлаас болоод бол энэ гариг хоорондын одоо харилцаанаас болоод ихтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын одоо эсрэг хүнсний хоорондын одоо харилцаа нэлээд одоо шийдвэрлэх зарим нэг асуудал байсан бол тэр нарай амар хялбар болж магадгүй гэсэн байна. За дээрэс нь энэ үед бол сар одоо энэ томорч байгаа. 15-ны хүртэл сар томрно шүү дээ. Тэргэл сар болно гэдэг чинь хамгийн дээд цэгтээ хүрч томроо. Тэгээд дараа нь буурч эхэлдэг те. За тэгэхээр ингээд яг ийм томлолтой үеиг бол мандалт гэж хэлдэг. Мандалт тийм үедээ байгаа учраас энэ сугар гараг, ангараг гарагийн энэ хооронд нөлөө бол нэлээд таатай байна гэж хэлж байна. За 5 сарын маргааш бол 7-ны өдөр. 7-ны өдөр бол сугар гараг, бархас байд гараг биш сар бархас байд гарагийн хооронд бол бас ийм квадрат буюу одоо дөрвөн өнцгт үсгсэн ийм байрлалд орж ирж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь энэ бол бас жоохон таагүй өдөр гэж хэлж шүү. Ягаад гэвэл энэ болохоор нэг сарны занглаа гэж хэлдэг шүү дээ. Өмнөд занглаа, хойд занглаа гэж яриад байдаг да. Өмнөд занглаа нь бол кяту, хойд занглаа бол раху гэж яриад байдаг. За иймэрхүү занглаан дээр ингэж ирж байгаа учраас энэ үед бол магадгүй бас нэг бүлээж исэн мэдээ чинь жоохон урам хуурдаг ч юм уу те. Нэг иймэрхүү юм болж магадгүй гинэ. Тийм учраас энэ үед юу хийвэл сайн бэ гэх юм бол 5 сарын 7-ны өдөр бол одоо өдрийг ярьж штэ 5 сарын 7-нд бол ерөнхийдөө та жоохон амраад ирч хүчээ сэргээгээ дотоод руугаа хандаад ерөнхийдөө бол жоохон бясалгал хийж чаддаг бол тэрийгэ бясалгаад зөм бэлгээ зүүдээ ингээд сонсож явах бол маш сайн гэж байна. За тэгээд энэ бүхэн бол хэрэг тийхгүйгээр одоо хитрхи тийм эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг ч юм уу маш тийм одоо хит том их төлөвлөх хэлэр бол жоохон зөрчилдөөтэй байдалд хүрэж магадгүй гэж байна. За тэгээд дээрээс нь 5 сарын 7-ны өдөр бол сурагч, оюутан сурагчид шалгалт шүлэг өгөх гэж байгаа тэр хүмүүс бол бас жоохон нэлээд тийм урам хугарах гэдэг юм уу? Жоохон энэ зүйл ачаалттай энэ санагдах жоохон хэцүү ийм өдөр байж магадгүй гэсэн байна. За тэгээд бархас байдгийн нөлөөгөөр бол багш нар болоод одоо тэр өөрийн дээд албан тушаалтнууд, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхтэй энэ төр бол ингээд харилцаад жоохон бас таагүй байж магадгүй нэ 5 сарын 7 шүү. 7. За тэгээд дээрэс нь энэ үед ер нь бол 5 сарын 7 бол ер нь л өөртөө ирч хүч сэргээж өөрөө дотоод руугаа ажилласан дээр нийгмийн рүү хандсан олон үйл ажиллагаанд бол нэг тийм таатай зүйл биш юм байна гэдээ ойлгочиход болох юм байна. За тэгээд сугар гараг, ангараг гарагтай бол нөгөө харцаад хараахан салаагүй байгаа ш. Ерөнхийдөө жоохон холдож байгаа л болохоос шүү дээ. Дарамтнаас бол жоохон холдож байгаа л болохоос биш. Хараахан салаагүй байгаа энэ бүх. Тийм болохоор бол одоо сугар гараг ерөнхийдөө ингээ хүчээ авч эхэлж байна. Тэр дамттай хэцүү тэр санчир гарагийн нөлөөдөөс холдож эхэлж байгаа гэж байна. Тэгэхээр энэ санчир гарагийн нөлөөлөөс холдоод эхэлчихээрээ бол сугар гарагийн одоо тэр гоо сайхан дээрээс нь өгдүүлээ. Гоо сайхнаас гадна чинь одоо тийм
өөрийн хобби дуртай хийдэг ажил төрөл дээрээс нь хайр дурлалын харьцаа. Иймэрхүү харилцаанд бол сайн эрч хүч энергиуд бол одоо удахгүй ингээд илүү сайн байдлаар ингэж нөлөөлж эхлэх юм байна л да. За нэг иймэрхүү сонирхолтой үйл явдлууд гарч байна. За тэгээд дээрэс нь ангараг гарыг энэ нөлөөгөөр үлвэл ер нь бол ангараг гарагч нь болвол маш их хүчтэй тийм эрчимтэй шийдэмгий байдлыг илэрхийлдэг штэ. Тийм болохоор бол эрч хүчээ сэргээхийн тулд илүү одоо шийдэмгий илүү одоо тийм дайчин байхын тулд бол бас яг энэ үед бол яах вэ гэхээр та эрч хүчээ сэргээхийн тулд нэлээд унтаж сайн амрах хэрэгтэй. За өөр ганц сонирхолтой зүйл бол яг энэ 7-ны өдөр сарны зангалаатай холбогдсон гэдэг гэж хэлж байгаа учраас энэ үед бол нэг тийм анхааруулжтай зүйл бол хизээч бити арх масууруулах бод сэргэлээрэ гэж байна. За энэ бол ингээд ерөнхийдөө тэр нэг юм манантай нэг тийм сэтгэл санаа өмөрсөн нэг иймэрхүү байдалтай байгаа өдөр дээрээс нь тийм одоо арх масууруулах бодис юм уу эсвэл одоо масууруулах юм тариач гэдэг юм эсвэл наркозтой тийм тариамаараа тэр хэлэх юм бол тэр чинь сэтгэл санаанд чинь улам илүү дарамтлах юм хандлагатай гинэ. Тэгэхээр бие мах одоо мохот чинь хэрвээ одоо яг тийм арх масууруулах бодис энэ хэрэгэлцэн байх юм бол маш таагүй нөлөөлнө гэсэн байна. За 5 сарын 8 бол за бас сар өгсөж буюу томорч байна. За сарны өмнөд одоо зангалаа нь бол бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байгаа. Кармен зангалаа гэж хэлдэг те. За энэ үед 7-нд бол жоохон тарах өдрөө гэж ирсэн шүү дээ. Тэгээ 8-ны өдөр бол тэр таагүй нөлөө жоохон буурж байгаа. Гэхдээ 7-оос 8-ны хооронд бол зүүн сувин хурц болж байгаа учраас зүүдээ маш сайн манаарай гэж байна. За зүүдээ мансан тохиолдолд бол зарим нэгэн зүйл нь бодтойгоор зүүдэнд чинь ямар нэгэн тохиол сануулга ярьж магадгүй гэж байгаа юм. За баг зэрэгээр бол сугар гарагтай сөрөг нөлөө бүхий тийм байрлалд байгаа юм байна л та сар маань. За энэ нь болохоор яг хин нэгэнтэй одоо үл ойлголцол үүсэх харилцаагаа одоо зохицуулах тийм нөхцөл байдал эхний ээлжинд гарч ирж магадгүй гэж байна. За гэхдээ бол энэ бүр маш их тийм зөрчилтөнтэй өдөр бол бас биш. Энэ бүхэнд бас эрэг тал байгаа. Асуудалд аль болох тэнцвэрийг олох тохиролцоонд хүрэх. За нэг талаар энэ нь бол танд шийдвэр гаргахад нэлээд сайн тусалах юм а гэж. За мэдээж энэ бизнесийн болон санхүүгийн асуудал байж болно. Эсвэл гоо сайхны суугаар ихтэй холбоотой болохоор гоо сайхан хайр дурлалын асуудал байж болно тийм ээ. За энэ бүхэн бол харилцан буултын нэвтрийг болж чадах юм бол за эрэх байдал эргэрнэ гэж байна. За өөр нэг зүйл бол за сар нэгэнт одоо томорч байгаа үедээ. Тийм учраас энэ үед бол ямар нэгэн ажил үйлсийг эхлэх хөгжүүлэх зүйл дээр бол цаашдаа дэмжих болон өсөх тэлэх ийм одоо боломжтой гэж үзэж байгаа. Ягдвал тэр өдөр энэ өдөр яг энэ одоо бүчид бол ямар нэгэн ухрах хөдөлгөөнтэй гариг ирэхсүүд байхгүй гэж. За тэгэхээр тэнцвэрийг олох, харилцаандаа харах гэсэн асуудал хамгийн чухал болж тавигдж байгаа юм байна. За нийгмийн амьдралд бол бас нэлээд зөрчил сөргөлтөд нэлээд их байж болно. За мэдээж нийгмийн давхарга янз янзын давхаргын хүрээнд одоо гарч байгаа зөрчил тэмцлүүд бол санчир гарагийн нөлөөгөөр бас нэлээд тийм дарамт, шахалт, удаашрал, одоо хязгаарлалт иймэрхүү үйл явдлууд бас өрнөж магадгүй гэж байгаа юм. За эдгээр хувьсэл өөрчлөлтүүдийн хажуугаар бас далай вам буюу Нептун гарыг ухрах хөдөлгөөнд орсон байгаа учраас ерөнхийдөө өөрчлөлт нэлээд өнгөрснийг эргэж харсан асуудалтай нэлээд одоо бодтойгоор хандаж алдаа хаана гарсан бэ тэрийгээ засахад
юу хэрэгтэй вэ гэх мэтийг ойлгох ийм цаг үе гэж байна. За 5 сарын 9. 5 сарын 9 бол сайн өдөр юм байна. Дажгүй өдөр юм байна. За сугар гараг, ангараг гараг хоёр бол маш таатай байрлалд байгаа юм байна. За сугар гараг бол хайр дурлалыг дээрэс бас эмэгтэй хүнийг илэрхийлдэг. Ангараг гараг бол эрч хүчийг, шийдвэрийг ялхмыг, эр зоригийг дээрэс нь эрэгтэй хүнийг илэрхийлдэг. За энэ хоёр гарагийн таатай байрлал бол ямар нэгэн зөрчил тэмцэл байхгүй. Бүх төрлийн харилцаа, ямар нэгэн санаачлаг гаргахад маш сайн харилцан бивнэ ойлголцох. За тэгээд хайр дурлалын харилцаа энэ тултаа сайн. Санхүүгийн хувьд бас их таатай. Ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийг илэрхийлж байгаа энэ гараг таатай байрлалд байна гэдэг бол эсрэг хүсийнхэн бие биенийхээ ойлгох илүү боломжтой, сайхан харилцаа үүсгэх боломжтой өдрөө гэдээ ойлгочих болох юм байна. За дээрэс нь хайр дурлалын хувьд бол маш таатай үе ирж ингэж хэлсэн шүү дээ, тэ. За тэгэхээр цаашаа наа. За сар бол бас өсөж байгаа сар ургаж байгаа гэдэг юм лөө. За тийм болохоор ямар нэгэн холбоо харилцаа, сайн үйлийг бүтээх холбоо харилцаа бол өсөв дээшлэх дэвжих боломжтой. Цаашдаа бол үргэлж өсөн дээшлэнэ гэдээ ойлгочих болох нэ. За гэтэл бод гараг гэдэг бол таны бидний сэтгэлгээг илэрхийлдэг. Дээрээс нь мэдээлэл, харилцаа холбоог илэрхийлдэг энэ гараг. Дээрээс нь энэ бол бас сурагчдыг илэрхийлдэг юм байна л да. За тэгэхээр 5 сарын 7-ны өдөр сурагчид оюутнууд жоохон таагүй үе гэж хэлчихсэн бол одоо бол их сайн үе гэж. 5 сарын 9 бол магадгүй ингээд шалгалт шүлэг оюутнуудын шалгалт шүлэг эхэлж байгаа. За дээрээс нь би одоо бас оюутнуудад хичээл заадаг багш болохоор энд л бас их сургалтай санагдаад байна л та. За тэгээд Юпитер буюу бархас вэд гараг Сатурнтай жоохон таагүй байрлалд байгаа. Дээрээс нь бол Лалаван гараг орж ирж байгаа болохоор энэ бүхэн ямар учиртай вэ гэхээр за Сатурн буюу санчир гараг бол үргэлж хязгаарлалт, дүрм журм, хууль журм сахихыг шаарддаг. Нөгөө бархас вэд гараг нь бол харин эсрэгээрээ хөгжигт, хэлэх, урагшлах энэ байдлыг илүү эрхмэлдэг болохоор энэ хоёр гарагийн таагүй байдал гэхээр аль нэгэн хууль хүчний байгууллагуудын тийм хяналт чангалдаг ч юм уу. Альсвал сургууль багш нар эсвэл зуучлалын иймэрхүү үйл ажиллагаа, эсвэл соёлын арга хэмжээ. Энэ бүх үйл явдлуудад бол бас жоохон удаашрал, жоохон тийм хориг саад гарах магадaltaй гинэ. За гэвч ерөнхийдөө бол бас ийм байгаа ч гэсэн ерөнхийдөө бол бас тийм их шууд ахын хүрээнд юм уу, энгийн хүмүүсийн хүрээнд бол нэг олон тийм хэцүү асуудал тулгархгүй юм шиг байна. 5 сарын 10 бол сар томорч байгаа үе. За гэхдээ энд бол бас тэр сар бол тэр кармын холбоотой отолцож байгаа учраас энэ үе бол бас жоохон онцгой анхааралтай байх хэрэгтэй үе гинэ. За тэгээд ямар асуудал дээр хаалттай байх вэ гэхээр жишээлбэл хоорондоо үйл ойлголцол үүсэх. Сар бод гараг хоёр бол ингээд эсрэгцсэн энэ байрлалцууд байгаа юм байна л та. Тийм болохоор үйл ойлголцол үүсэх ийм магадaltaй гэж байна. За тэгээд дээрэс нь
Дээрээс нь сар бархас үед гарагтай бол бас таатай байрлал байж байгаа учраас альва цаа бэрхшээл үл ойлголцол энтрийг бол бас оптимизм буюу одоо тийм өдрөг байдлаар харж шийдэх юм боломж бас байна гэж байна. За дээрэс нь бод гараг гэдэг бол мэдлэг боловсрал, мэдээлэл, харилцаа энтрийг илэрхийлдэг болохоор энэ үед бол бас нэлээд тийм мэдээлэл харилцааны тухайтад нэлээд өрнөн үйл явдал болох юм шиг байна. За дээрэс нь энэ үед бас аналитик буюу одоо тийм шинжлэх, судлах иймэрхүү мөн чанарыг бас логик сэтгэлгээ энтрийг бол бүд гараг илэрхийлдэг. Тэгэхээр энэ үед бол бас дотоод руугаа илүү хандах. Магадгүй энэ үед бол таны одоо дотоод тэмцэн сэв мэдрэмж чинь их хурц болох юм адлалтай гэж энэ бод гараг бархас үед гараг энтрийг нөлөөгөөр. За дээрэс нь эзотерик мэдлэг буюу даалт мэдлэг. Иймэрхүү зүйлийг одоо сонирхож, судалж, гүнзгийрүүлж үзэхэд болох их сайн үе гэж байна. За мэдээж энэ үед бас аялахад таатай. Ийм үе юм байна. Янз бүрийн сонирхолтой хүмүүстэй харилцах, харилцан бие биендээ итгэл үзүүлэх энтэр гэсэн иймэрхүү маргаашийн одоо үйл ажиллагаа, маргаашийн ирээдүйдээ бол одоо нэлээд тийм өөдрөгөөр хандах ийм үе гэсэн байна. За ингээд сүүлийн одоо 5 сарын эхний 10 хоног буюу за ер нь 5-аас эхэлт 10-ны өдрийг 5 өдрийн ерөнхий төлөв байдлыг ингээд ярьчлаа. Ер нь бол яг та нар анзаарсан бол түрүүчийн саруудад гариг иргэсийн байрлалыг бол таагүй гэж маш их ярьсан. Харин 5 сарын эхний хэд хоног за 4 сарын сүүлчээс бол бүх гаригууд хорходлооны зогсоосон таатай үе гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр за тэгвэл юугаараа таатай юм бэ гэдгийг хүн болгоныхтэр ярих биш ерөөдөө энэ гариг иргэсүүдийн байрлал ийм таатай байрлаж байгаамаа гэдгийг л хэлэх гэж энэ бүхнийг ингээд тусгай нэг бяцхан яриа хичлээ. За тэгээд та бүхэн хэрвээ энэ ингэж ярихын хажуугаар бас хэрвээ сонирхвол зарим нэгэн хүмүүс одоо YouTube эсвэл янз янзын хэлээр хаагаад үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад энэ хэд өдрийг онцлсон бэ гэхээр 5 сарын эхний 4 сарын 27-наас хойш ялангуяа 4 сарын 30-ны өдрийг бол маш онцгой өдөр гэж зургаач астрологчид ярьсан, эзотерикчид ярьсан, бяцлагчид ярьсан. За тэгээд дээрээс нь 5 сарын 1, 2, 3, 4, 5-ны өдрүүдийг болохоор тийм дээд ертөнцийн гэдэг юм уу? Одоо тийм окторгын дээд ертөнцийн үе таалга нэгцүүе гэж ингэж яриад ирсэн юм. За тэгээд тэр тусмаа 5 сарын 5-ныг бол хамгийн сайн өдрөө гэж хэлсэн. Тэгээд харамсалтай нь яг энэ өдрөө бол хийж амжсангүй. Гэхдээ тэр та бүхэн бол ер нь зурхааг ингэж астрологийн үднээс тайлбарлаад байна гэдэг бол тэр өдөр нь хэрвээ чи амжиж сонсоогүй байлаа гэхэд өнгөрсөн өдрүүд хонинч гэсэн би тэр өдөр юу хийчихсэн бэлээ? Би тэр үед ямар үеийн үрийг тарьчихсан бэлээ? Сайн үеийн үр тарьсан уу? Тааруухан үр тарьчих юу гэдгийг шинжил судлахад хэрэгтэй байдаг юм шиг санагдаад байдгийг. За тэгээд түрүүний одоо энэ ярианыхаа ихэнд хэлсэн тэр зүйлийг та бүхнээс дахиад асууж байна. Энэ талаар та бүхэн комент хэсэгт бичих юм бол цаашдаа тэр талын мэдээллүүдийг бас яриад явчихъя юу гэсэн ийм бодлоо хамаа. За тэгээд дараа уулзъя. Баяртай. Энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа.